Хүн төрлөختөн энэ дэлхийн ертөнцид зэрэгцсэн төрөөгүй. Байгаль бол хүмүүсийн энэхэн цагийн өмч бус бүх оршихуйн суур юм. Монголчууд байгалыг эзэмших бус түүнтэй зохицон амьдрах ухааныг олон үеийн туршид хадгалж уламжилж иржээ. Амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэсэн ойлголт нь монголчуудын уул дахих ёс болон байгаль хамгаалах уламжлалт сэтгэлгээний үндэс болсон юм. Хүн гэдэг зүйл энэ ертөнцийн эзэн нь цорын ганц эзэмшигч юм уу? Эзэн нь биш ээ. Амьтай юм сүнстэй. Энэ амьгүй юм нь бүгд эзэнтэй гэж үздэг байсан байна. Эртнээсээ тэгж загч өвцүүлэг загтдаг ус ирсэн. Тэр сургаалаар л явж байгаа. Байгалийн эвгээлт багтах зорилгоор ийм зан заншил өвлөгдөн уламжлагдсан. Уул усаа тайхгүй. Монголчуудын онгон дагшин байгалаа хайрлан хүндэтгэх тухай үзэл санаа нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай өвөрмөц бөгөөд гүн гүнзгий утга агуулгатай сэтгэлгээ юм. Тэд ан амьтан өвс ургамал төдийгүй уул ус газар шороогч зүгээр нэг байгалийн тогтц бус амьтай эзэн савдагтай сүр хүчтэй оюун санааны оршихуй хэмээн хүлээн зөвшөөрч ирсэн ард түмэн. Ийм ойлголтын хүрээнд уулс нь гадар нутгийн чиг баримжааг тогтоохоос гадна өөрийн онгон сахиус амь сүнстэй хэмээгдэж хүндэтгэл бишрлийн дээд илэрхийлэл болсоор ирсэн юм. Тиймдээ ч байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй хандаж түүнийг аргадан эрсдэс уур амьсгалтай жилийн 4 удирлын аясаар зохицон амьдрах ухаан монголчуудын дунд төлөвшжээ. Энэхүү байгаль дэлхийгээ шүтэх үзэл санааг зан үйл болгон буулгасан нэг хэлбэр нь уулсыг тайхын ёс юм. Энэ хүн төрлөختний байгаль хамгаалах уламжлал бол нэлээд эртний соёлтой, эртний уламжлалтай. Эрхлэх аж ахуйн байгалаас амин зуулгаа авдаг байсантай холбогдуулаад байгалыг шүтдэг байсан. Байгалаа хамгаална гэдэг, хайрлна гэдэг, за мөн байгаль дэлхийг шүтэж биширнэ гэдэг маань нэг харьцан дотор, нэг агуулга дотор багтаж байсан болов уу гэж ойлгож болно. Харин өөрөө бүтээн байгуулах болсон тэр цагаасаа эхлээд хүн бол өөрийнхөө бүтээсэн шашныг, бурхныг бол шүтэж эхэлсэн. За тэгэхээр энэ ертөнцийн үзэх үзэл өнөөдөр нэлээд их хүчтэй уламжилж хадгалагдаж үлдсэн нь бол монголчууд бид нэр байгаа. Их дэлхийгэн бол их гэж үзэж тагтдаг. Их хөг тэнгэрийгээ бол эцэг гэж үздэг. Ингэж шүтснээрээ дамжуулж түүнтэй зөв харилцах, за зөв харилцснараа дамжуулаад түүний ивэлд нь багтах, ач ивэлийг нь хүртэх, өгөөжийг нь хүртэх гэсэн ийм агуулга бүхий зан үйлийг хөгжүүлж байсан. Энэ үүднээс бол монголчууд бол дэлхий, газар, тэнгэрийгээ бол маш их дээрвээс шүтж ирдэг байсан. Монголчуудын байгаль дэлхийгээ шүтэх уул усаа дахих уламжлалыг мухар сүсэг хэмээн тайлбарлах нь дутуу ойлголт юм. Зарим судлаачдын онцлсноор энэ нь байгаль хамгаалах ухамсарын эртний хэлбэр байлаа. Онгон догшин газрыг дураараа дорой туулахыг цээрлэн, булаг шандын ихийг бохирдуулахыг хатуу хориглоно. Ан амьтдын үржилийн цагт ав хийхийг цээрлэх зэрэг ёс заншлууд нь өнөө цагийн хууль тогтоомж бичигдэж амжаагүй тэр үед монголчуудын ёс суртахууны хэм хэмжээ болж үйлчилж иржээ. Өөрөөр хэлбэл уул усаа тахих, байгаль дэлхийгээ шүтэх энэхүү ёс нь их дэлхийтэйгээ харилцах харилцааг зохицуулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах зорилготой нийгэм экологийн тогтолцоо байсан. Нүүдлийн соёл иргэмшил маань байгаль дэлхийтэйгээ зэрэгцэн орших маш чухал үзэл санаануудыг гаргаж ирсэн байдаг. Жирийн ардан бол өглөө болгон босоод өөрийнхөө цайныхаа дээжийг уулдаа бол өгдөг. Уул хангаагаа
одоо газар усаа хайрлаж хамгаалах, шүтэх одоо зан үйлийн өдөр тутмын хэлбэр нэ гэж хэлж болно. Дотор тэр одоо сүйтэснээр хутгах болохгүй шүү. Нүгэл болдгийг л хэлнэ. Гацаа суглахгүй бол газар баалдیں шүү. Энд байхад мал сөрөг маан дараалаад одоо хүн занаа нэрвэл сарвал ийм байхад болтгой гэд энэ буудал боороо өгөөрэй гэд ингээд тэр нүгэд байна гэдэг чинь нарийн ярих юм бол тэр одоо юу гэдгийг бэлчээрийн даацыг хэтрүүлээд сүлжилт үүсгэхгүй тулд нүүх шаардлагатай болж байгаа юм баггүй. байгаа газар болгоныхоо одоо тэр уулсыг аргадчихлаа. Тэрнээ загчил. Хойш үе хүүхдүүдэд амар амгалан байх, мал хойгоо амар амгалан байх. Ийм шүтгэхтэй ард түмштэй ерөөсөө тэгэл. Ингэж л гой залбирчаад байгаль хийгээд дээдлж явдаг. За мэдээж энэ өдөр тутмын хэлбэрээс гадна аль нэгэн одоо өдрийг сонгож аваад олноороо очиод жилдээ нэг удаа байх юм уу эсвэл 2-3 жилдээ нэг удаа байх юм уу очиод тахидаг ийм тахилгын уламжлал гэсэн ийм хоёр янзын одоо уламжлал яхаарахгүй бидний үед өнөө хүртэл уламжлаад ирчихсэн. Уул хайрхныг тахина гэдэг бол монголчуудын хувьд байгаль хамгааллын одоогийнхоор дархан цаазтай болгож одоо хуульчилсан одоо адилхан үздэг юм хэлбэр байгаа. Ардчилсан хувьсгалаас хойш үе үеийн ерөнхийлөгчийн зарилгаар нийт 14 уул хайрхан нэг нуурыг төрийн дахилгатай болгон албан ёсоор зарласан байна. Тодруулбал Бурхан халдун, Богдхан, Отхон тэнгэр, Сутай, Сувраг, Алтан овоо, Алтан хөхий, Хан хөхий, Говь гурван сайхан, Ноён, Алтай таван богд, Их богд, Бурхан буудай уулыг төрийн дахилгатай болгон тодорхой давтамжтай тайх ёслолыг үйлдэж байна. Мөн гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр хар зүрх уул болон хөвсгөл нуурыг төрийн дахилгатай болгосон юм. Эдгээр нь байгалийн өөр өөрийн онцлогтой усны их, оймод, ховор ан амьтан олон төрлийн эмийн ургамал экосистемийн чухал бүсийг хадгалан оршиж байдаг. Судлаачдын тогтоосноор Монгол орон даяар ард иргэдийн дунд дахиж тайж ирсэн 1600 орчим уул бий. Энэ нь монголчууд байгальтайгаа хэр гүн гүнзгий хариуцлагатай хандаж ирснийг тодорхой харуулна. Монгол улсын одоо энэ өргөн удам нутгийн нутаг бүртэл одоо цэцтэй хайрхнууд байна шүү дээ, тий. Тэр дотроо онцгойлоод 10 хайрхан бол төрийн дахилгатай болсон. Маш одоо гоо үзэсгэлэнтэй. За ан амьтан бол иж бүрэн цогцолсон. Ургамал нь бол одоо маш олон төрөл зүйлтэй. Ялангуяа одоо маш ховор, эмийн ургамлууд энэ уул хайрхтад түгээмэл байгаа нь бол судалгаагаар тогтоогдсон байдаг. Энэ төрийн дахилгатай уул хайрхныг өнөөдөр төрийн түвшинд авч үлдэх нь бол хэд хэдэн ач холбогдолтой. Нэгд тэр үндэсний одоо онцлогийг ертөнцийг үзэх үзлийн онцлогийг хадгалж үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж би бол ойлгож байна. Дээр нь бол одоо төрийн дахилгатай гэдэг энэ эрхэм алдар бол нутгийн ард иргэдэд энэ одоо бүс нутгаа илүүтэйгээр одоо хамгаалах, илүүтэйгээр хайрлан үзэх ийм одоо бас нэг сайхан үндэслэл болдог. Ийм ач холбогдолтой юм шүү. Энийгээрээ бол Монгол ондоошил, дээрээс нь Монгол соёлыг цогцоор нь авч үлдэх. За энэ талдаа хүмүүсийн ухамсарт их сайн нөлөөлж. За тийм ч учраас өнөөдөр ЮНЕСКО бол манай энэ уул овоог тахих зан үйлийг одоо өөрийнхөө соёлын бит бос өвийн чагсаалтад бол бүртгэсэн. Тэгэхээр энэ бол өндөр ач холбогдолтой. Уул овоо тахих уламжлалыг хүн төрөлхтний соёлын үнэт төв хэмээн үнэлж ЮНЕСКО 2017 онд соёлын бит бос өвийн жагсаалтад бүртгэсэн билээ. Монголчуудын байгальтай хамт орших ухаан энхүү өнгөрсөн цагийн түүх бус өнөө цагийн байгаль хамгааллын чухал үзэл санаа болон үргэлжилсээр байна. Гэхдээ энэ уламжлал түүхийн урт хугацаанд өөрчлөгдөж, ёс журам, шашин гэх зэргээр үе үеэрээ өөрчлөгдөж байсан ч үндсэн уламжлалаасаа огт гажаагүй амьд хэвээрээ оршсоор байгааг судалгаа харуулж байна. Уул болгон өөр эзэнтэй, өөр одоо тахих зан үйлтэй, өөр судартай байгаа нь бол тодорхой байдаг. Тэр нь хэдийгээр төвдөл дээр бол цаанаа бол энэ уул хангаан, энэ онгон дагшин байгалыг хамгаалах, энэ эзэн савдгийг аргадах, баясгах. За тэгээд тэднийг дуудаж авцарч байгаад
Уран залж ирсэн тэдгээр зочдод тахил өргөх, гадаад, дотоод, нууц, хоосон чамын гэх мэтийн тахил өргөх. Сайхан үнэртнээр, сайхан одоо эдээ ундаагаар тэгээ сайхан дуу хуураар баясгаж. За тэгээд өргөлөө өргөсний дараа одоо намжлал гэж мэддэг байна. Булаг шандаа бохирлоо ч гэдэг юм уу, одоо ан агналаач гэдэг юм уу те. Одоо ингээ буруу үйл хийснээ дурддаг. Тэгээд сайн сайхан бүгдийг урин дуудсан ийм утга агуулгатай байдаг. Гавьяагийн ач тусын тэр өгөөмөр одоо тус энтрийн магтанд болдог. Ийхүү одоо шүтснээр дээдлснээрээ түүнийг одоо бас гамтаа эдлэх, хайрлах тий. За түүнд одоо шунлын сэтгэлээр хандахгүй байх ийм одоо хэв хууль үндсэндээ тогтсон байдаг. Анх энэ зан үйл бол бөөмөргөөс өвдөлтэй. Бөөгийн шашинд одоо тэр уул харихнаа тайлбарч ирсэн тэр асар олон мэдээлэлүүд бол одоо түүхэн сурвалжууд эртний одоо бичгүүд байна. За харин ялангуяа Монгол бурхны шашин сүүлийн үедээ дэлгэрэх 17 дугаар зууны үеэс болвол тэр уул усны эзэн савдаг гэдгийг ийм байд гэдгийг нь тодорхойлоод ийм юм эренб дараагаар явдаг гэдэг маань жинхэнэ төгөлдршиж хэлбэрших үйл явц нь болохоор бурхны шашин одоо яг хөгжсөнтэй холбоотой. Яг өөрийн гэсэн одоо буддын шашны ёсоор түгээмэл Монголын нутагт уул харихны дахиад гэлснээс хойш лам хуургууд бол бас тухай тохон нутаг орны уул харихны тайлбарлахад зориулсан сан судруудыг зохиож ингэж ирсэн уламжлалтай ийм судрууд бол маш олон бий. Тэр их өндөрлөгт гарсан бясалгалд төрсэн тэр худагт хулгайд лам нар, худагт хулгайд эрдэмтэн лам нар за энэ уул усны эзэн болохоор одоо бясалгал хийгээд за яг ийм байдгийм байна. Миний зүүдэнд миний одоо бясалгалд ингэж ургалаа. Жишээлбэл хангаа хааны эзэн савдаг нь яг ийм байх юм байна. Гээд одоо гаргасан байна. Явсан судрууд бол тэр хааных нь одоо хийж байсан, үйлдэж байсан үйл ажиллагаа одоо ингээ өдөр тутам бичигдсэн судар. Тэрэн дунд бол намар гэдэг уудаг жишээлх юм бол бөөнөрөөр тахиулдаг гэдэг нь бол тов тодорхой байж байдаг. Тэгээд тэр тахилга нь бол өөрөө бас тодорхой журамтай байсан баг жишээтэй. Нүүдэлчин одоо ард түмэн гэдэг маань байгаль дэлхий, ус, тийм ээ, газар дэлхийтэйгээ байнгын уялдаатай амьдарч ирсэн учраас эрт цаг үеэс энэ байгаль дэлхийтэйгээ их сайн уялдаатай амьдарч ирсэн байна. Тэгэд уул харихныг тайхтаа бол тэр үеийн бөөгийн дуудлаганд одоо хойно урд нь одоо ламын уншдаг тарин оруулаад ингээд төвдгөл рүү орчуулад тэгээд одоо таксан гэдгийг одоо өнгөрсөн 20 дугаар зууны манай хэлний том эрдэмтэд Эрдэнэчингой, Дамжин Сүрэнгой, Содномгой гэдэг олон эрдэмтний бүтээл бол энийг нотолсон байдаг. Хэдийгээр энэ шашны сэтгэвтэй боловч цаад утгаараа бол одоо тэр байгальтайгаа зохицож амьдрах, хайрлах, хамгаалах энэ мэдэл санааг л хүмүүсийн ухамсар чингээхэд олон зууны туршид дамжаад ингээ олон жил болоод ирсэн юм. Тухайн үед одоо тусгаалan хамгаалж исэн одоо хуульчлагдаагүй хууль болж хамгаалж исэн юм хэлбэр л дээ. Одоо чулуун засгийн үед тахилын зам үйл бүртгэгдсэн байдаг археологийн дурсгалаас нориглон уулын булшнаас тэр хүний дүрттэй тийм юу гарч ирсэн хөрөг. Монгол алтан бүс нутгийн хүрээнд бол одоогоос нэг 4600 орчим жилийн өмнө холбогдох хадны зураг дээр яг ийм одоо зан үйлийн шинжтэй ийм одоо дөрүүд үзэгдлүүд бол зурагдсан байна. Тэр хадны зургууд бол бас тэр чинь нэг хүндсэн, дагсан, биширсэн тахилгын нэг хэлбэр байхгүй юу? Бүжигийн магийн хөдөлгөөн, зан үйлийн бүжигийн хөдөлгөөн хийж байгаа хүмүүсийн төрсөл байгаа юм. Энэ бол их олон давтамжтай гардаг. Энэ шүтэн уулан зориулсан энэ зан үйлийн одоо анхны уулмөр гэж ойлгож болно. За тэгээд чулуун засгийн дараагаар хүрэл засгийн үе гараад ирэхээр зэрэг нөгөө л хэрэгсүр яригдана, буганчлуу шиг яригдана. Хэрэгсүрг бол бид нар зарим булш гэж үздэг. Ихэнх нь тахилгын байгууламж байдаг. Тэгээд малтаад үсгээр зэрэг одоо толгой шиир ч юм уу те ингээ арсанд нь боосон ийм зүйл одоо шатаас ийм уул мөр дутуу шатсан мод нүүрс ийм зүйлүүд бол нэлээд гарч ирнэ. Тухайн үед энэ уул усаа дахиж шүтэж байсан, хүндэтгэж байсан, хамгаалж байсны нэгэн тодорхой илрэл болов гэж үзэж болно. Баярлаа хайрлж хамгаалах, уул усаа шүтэх гэдгийг хүннүүгийн төгс судлаач нар нэлээд дурдсан байдаг. Түүхэн баримтад тэмдэглэгдэн үлдснээр бол хятадын түүхч Сэмачингийн одоо хүннүү нарын одоо тухай бичиж тэмдэглэж үлдээсэн дээр бол их тодорхой байгаа. Хүннүүгийн хаан өглөө наранд
оройс саранд мөрөгдгөө гэсэн ийм өгүүлбэрч байдаг юм. Эсвэл жилд 3 удаа тахилга хийдгэж гэдэг юм уу? Гэх мэт мэдээлүүд байдаг. Тэгэхээр хятадын ном тэмдэглэл дээр бол тахтыг нэг уулан тангир гэдэг уул одоо ингээд оройгийн завчсан юм шиг хэлбэртэй тэгээ орой дээрээ цастай отгон тэнгэр уулыг шүтдэг, тахдаг гэд бичсэн юмнууд мэдэн байдгийн байна. Хамгийн эрт одоо хүннүүгийн үеэс хүртэл байгалыг одоо шүтэж дахиж байсан байна гэсэн ийм судалгаанууд бол нэлээд байдаг. Тэр хүчлэн одоо 13-р зууны үед Монголд ирж ирсэн гадны одоо зочид төлөөлөгчд, жуулчид, судлаачдын тэмдэглэл дээр бол тэр халдун модны одоо мод бутыг нэг мөчрийг хүртэл хугацсан хүнд ялтай байдаг тухай бичиж үлдээсэн байна. Тэгэхээр бол монголчууд бол байгаль орчныг хамгаалдаг бүр маш эртээр байс хамгаалж ирсэн тийм одоо үндэстэн ёслолтуудын нэг нь байгаа баг. Монголын уул хайрхан дахих түүхэн уламжлалд нэгэн уул онцгой байр суурь эзэлдэг нь Бурхан халдун билээ. Учир нь Чингис хааны язгуур угсаа төр улс түүхэн ой санамж энэ уултай салшгүй холбогдож ирсэн. Монголын нуус товчооны эхэнд өгүүлснээр дээд тэнгэрээс заяат бүрдчон гуамарл хоёр Тэнгис далайг гэтлэн ирж онон мөрний их Бурхан халдун ууланд нутгалсан хэмээн өгүүлдэг. Ийхүү Чингис хааны ураг удмын түүх Монголын нуус товчоонд өгүүлэгдэх ихэнх үйл явдал хан хинти Бурхан халдууны эргэн тойронд өрнөдөг. Тухайлбал Монголын нуус товчооны 103 дугаар зүйлд өгүүлснээр Чингис хаан Бурхан халдун уулыг онцгойлон хүндэтгэж Бурхан халдун чамайг өглөө бүр милай өдөр бүр тахий үрийн үрд үрд тахим үе тутам үргэлж шүтээ хэмээн наран өөд хандан малгайгаа авч бүсээ хүзүүндээ тохон гараа өвчүүндээ дарж ёсонтөө сөгдөн мөргөж сацал сацаж байсан тухай тодорхой тэмдэглэгдэн үлдэжээ. Монголын нууц товчоонд одоо 27 удаа үндсэн нэрээрээ гардаг монголчуудын эртний их эзэн Чингис хааны тагж ийсэн гэдэг гол их сурвалжтай ийм хайрхан Бурхан халдууныг өдөр бүр өчөж өглөө бүр нилаасва гэсэн ийм одоо энэ бол нэг төрлийн зарлиг гэж ойлгож хүлээж авах нь бол монголчуудын илүү зүйтэй болов гэж бодож байна. Энэ бол яг одоо уулыг шүтэж дахиж байгаагийн нэг тодорхой хэлбэр мөнөөс мөн юм ба. Бурхан халдуулыг их хориуд, дунд хориуд, баг хориуд гэдэг хориудын газартай тийшээ ямар ч хүнийг нэвтрүүлдэггүй хоргийн газар байсан. Одоо их хоргоос цааш бол ард иргэд чинь нутгалдгүй шүү дээ. Их хоргийнх нь нутаг дэвсгэр дотор яг одоо нөгөө Бурхан халдун хайрхан оройн хэсэг ороо явж байгаа. Тэгээд наашаа ингээ хайрхнаасаа буугаад явахаар дунд хориг одоо хор хориг гэсэн газрууд байна. Оройнхон хоёр салбар. Тэгээд баядууд дахиж шүтэж хамгаалах. Тэгээд тэр нэг шүтлэг юм босгосон тэр нуус товчон дээр дурддагдсан байна. Урайхын удаач нь хариуцуулсан байхгүй. Их хоргийн нутгийг бий болгоод тэрийг бол мянган урайхаа бол хамгаалж исэн гэдэг одоо төгш сударт бол тэмдэглэгдсэн байдаг штэ. Булш бунхан байгаа газрыг хориг гэж нэрлэдэг. Одоо манай түүхчид, археологчид энийг бол маш тодорхой мэдж байгаа. 3 гол судалгаагаар бол хүнүүгээс хойш булш байна гэж хэлж исэн байхгүй. За зарим судлаачид бол бүр Чингис хааныг энд одоо онголсон юм шүү гэдэг ийм таамаглалч хүртэл байдаг. Олон түүхчид бол тэр хавьд байгаа гэсэн ийм таамаглал бол дэвшүүлдэг. Их хоргоос цаашаа өвөг дээдс юм алтан ёс оршиж нутаг. Тэр бүр Чингис хаанаас өмнө Чингис хааны өвөг дээдсийг ч гэсэн Бурхан халдуунд онголж исэн байхыг бол үгүйсэхгүй. ер нь монголчуудын хувьд бол уул овоог дахихад алсаас бараалж тахина гэж одоо тий сэтгэлийн хувьд газар олдохгүй гэдэг. Уулыг билээсэн усыг хийснэ гэдэг ийм одоо уулын тахилганд уул усны тахилгад мөрддөг нэг ийм одоо нэг усны зарчим байж байгаа. Тийм учраас барааг нь харж алсаас бараал тахих нь бол илүү нэгдүгээр тач холбогдолтой, хоёр дахь юм бол яг тахилгын үеэр одоо тэр олон хүн машин техник очно байгалыг сүйтгэн онгон дагшин байдгийг алдагдуулан талхлан тийм. Нуус товчооны 103 дугаар зүйлд байгаа штэ. Наран зүг хандаж тэгээд 9-тэй сөгдөж цацал өргөвөө гэж байгаа. Энэ ёс чинь бол
саяхан бүртэл байсан. Наран ургах зүг юм уу эсвэл урд зүгээс нь за уул хайрхан дундаасаа дээш бүтэн харагдчих тийм газраас зүглүүлж дахих гэдэг нэг ийм уламжлал байгаад байна. Тэгэхээр энэ бол нэлээд хуучны бөгөөд их зөв уламжлал байсан болов уу гэж ойлгохдоор байна. За их хоргийн газар байсан тэр утгаараач тэр ерөөсөө унаг их төрх унган байдлаа өнөөдөр хүрт хадгалж ирсэн юм газар байна. За тэгээд экологийн хувьд одоо маш ховор ургамлууд ургаж идэг. Ан амьтны хувьд бол маш ховор одоо улаан номонд орсон амьтад одоо тэнд амьдарч байдаг. Унган төрхийг нь алдагдуулахгүй байж ээж судлах юм бол тэр түүхийн үннийг илүү бодитоор тогтоох магадлал өндөр гэдэг нь бол тодорхой. Нууц төвчөөний 179 дэх зүйл дээр гурван голны ихэнд хүн буу бити болго гэдэг ингээд зарлагдаад Чингис хаан үлдээчихсэн. Их хоргийн тэр хамгаалж байгаа хүмүүсүүдээс бусд нь тэр дээшээ гарч болохгүй гэсэн. Энэ зүйлсийг аваад үзэх юм бол тэр орой дээр нь гарна гэж бараг байхгүй бах. Тэр гурван голны ихэнд хүн буухгүй байж хахад Бурхан албаны орой дээр хүн гарна гэдэг ойлголт бараг байхгүй бах гэж бодож байгаа. Тэгээд цагаан арлаас одоо тагтаг тэндээ тэмдэглэгээ нь овоо. Эндээс хайрхнаа тахнаа гэсэн. Энэ нь болохоор харааг үүсэх газар. 1995 онд Бурхан албан хайрхны тахилгыг одоо Монгол улсын ерөнхийлөгчийн 110 дугаар зорилгоор сэргээснээс хойш одоо бас 2013 онд үндэсний бахархалт хайрхан боллоо. Мөн 110 дугаар зорилгоор бүх зэргийн хар сүлтнийг одоо тахилгт хайрхан гэж ерөнхийлөгчийн зорилгот орсон. За 2015 онд бас Бурхан албан хайрхан маань дэлхийн соёлын өвөр бүртгэгдсэн байгаа. Түүнчлэн бичгийн сурвалжуудад дурдсанаар өнөөгөөс 1000 гаруй жилийн өмнөөс язгуурын монголчууд ялангуяа Урайнхаа нар Бурхан халдун ууланд шүтэн босгон дахиж ирсэн нь энэ уул Чингис хаанаас өмнө аль хэдийн онгон шүтэний газар байсныг гэрчлэн. Өөрөөр хэлбэл Бурхан халдун бол монголчуудын төр түүх сэтгэлгээний төв зэг болон үеийн үед хүндлэгдэн оршсоор ирсэн ариун уул юм аа. Монголчуудын баягал дэлхийгээ хүндэтгэх үзэл санаа зөвхөн уул хайрхныг тахих ёсоор хязгаарлагддаг байв. Түүхэн сурвалж аман уламжлалд тэмдэглэснээр монголчууд ус булаг шанд гол мөрнийг мөн адил амьтай эзэн савдагтай хэмээн үзэж тусгай тахилга зан үйлийг үйлдэж иржээ. Ус бол амьдралын их оршихуйн үндэс учраас түүний ихийг бузарлах, урсгалын таслах, хайр гамгүй ашиглахыг хатууд сэрэлдэг байлаа. Иймээс булаг шандын ихийг цэвэр ариун байлгах, усанд муу үг хэлэхгүй байх, усны дэргэд дураараа авирлахгүй байх зэрэг ёс заншил нь монголчуудын дунд ёс суртахууны хэм хэмжээ болон тогтжээ. Өнөөдөр ч зарим нутгийн ард түмний дунд усны тахилга булаг шандын тайлга уламжлал хэлбэрээр хадгалагдсан үлдсэн нь монголчуудын байгальтай харилцах ухаан уул ус хоёрыг салшгүй нэгэн бүхэл оршихуй хэмээн үзэж ирсний тод илрэл юм аа. Гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол улсын ерөнхийлөгч зарил гаргаж хар зүрхний хөх нуурын дэрэгдэх хар зүрх уул болон хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосон юм. Ингэснээр Монгол улс төрийн тахилгатай 14 уул хайрхан нэг нууртай болж байна. Чингис хаан хэмээх алдар нэрийг анх дуурсгасан хар зүрх уулыг гал морин жилийн босгон дээр төрийн тахилгатай уул болгох зорилгыг Монгол улсын ерөнхийлөгч гаргалаа. Мөн Чандамн Эрдэнэ усыг гамнах, их ундрагыг нь хамгаалах, цэвэр ариун байлгах зорилгоор эрт галмын үеэс эдүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард амьтан ургамал, амьтаа бүхнийг ундаалж тэтгэж ирсэн Төв Азийн гадрын цэнгэг усны их болсон далайн ээж хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ сорнодуулахад таатай байна. Ийхүү Монгол төр түүхэнд анх удаа төрийн тахилгат нууртай боллоо. Монголын нууц товчооны 179-р зүйлд бол гурван голны ихэнд хэнэгч бүү болгох гэсэн ийм Чингис хааны зарилгатай. Энэ ямар учиртай юм бэ гэхээр одоо яг Бурхан халдун архиныхаа тэр эргэн тойрон орчны гурван голынхаа одоо ихийг хамгаалж байгаа агуулга байна. Ус мөрнийг дахих явдал бол шүтэж бишрэх явдал бол уул дахихтай ас
дутуугүй эрхэм байсан. Байгаль хамгаалах уламжлал болоод хүндэтгэх, шүтэх энэ бүхэн бол үндсэндээ нэг агуулгад цогцоороо багтаж яваад байна гэдэг бол энэ одоо Монголын нусч оны 179-р одоо зүйл дээр их тодорхой гарч байх жишээ. Сангийн далайг дахин сан тавьж дахидаг учраас нууруудын юун дээр дандаа сан толгой гэдэг тэр дахидаг газар нь бол харин тодорхой үлдэж хадгалагдчихад байна. Лус гэдэг нь усанд байдаг юм аа. Савдаг гэдэг нь бол газар дуу хангайд байдаг юм аа. Дайдаг тагдаг гэж нэртэй байна уу? Дархан цаас та гэж нэртэй байна уу? Тэр нь хамаагүй. Ер нь бид нар энэ тусгай хамгаалтаач гэдэг юм уу? Ямар ч үсэнд энэ гол усандаа бол хардахгүй байх, онгон дагшин байдлыг хадгалах, онгон төрхийн айлуулах одоо удаан хугацаанд хадгалах ийм шаардлага бол байна. Миний одоо цэнхэр дэлхий энэ одоо үзэсгэлэнтэй цэнхэр гариг чинь бүхэлдээ одоо хайрлж хамгаалж бид нэг хэсэг юм шүү дээ гэдгийг л энэ тэндээ Батчингээс ялангуяа энэ тэнгэр шитлэг гэдэг болол их эзэн Чингис хааны зарилэгт тулгуурласан уул дахих төрийн ёс 18 дугаар зуунаас эхлэн төрийн албан ёсны хэлбэрт шилжижээ. Тодруулбал 1778 оноос Богд хан уул, 1779 оноос хан Хинти, 1818 оноос Отхон тэнгэр хайрхныг төрийн зарилгаар дахиж эхэлсэн нь уул дахих уламжлалыг төрийн бодлогын төвшөнд баталгаажуулсан түүхэн үйл явдал байлаа. 1911 оны цагаагчин гахай жил монголчууд язгуурын төр улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа Богд хааны зарилгаар дээрх улсыг төрийн хэмжээнд тааж уламжлалыг тасралтгүй үргэлжлүүлжээ. Харин 1930-аад оноос эхлэн улс төр үдэс суртлын нөлөөгөөр энэ уламжлалыг ил тод үйлдэх боломж хумигджээ. Тэгсэн чинь социализмын хаалттай он жилүүдэд уул хайрхныг дахих ёс бүр мөсөн тасраагүй. Нутгийн ард түмэн уул усныхаа эзэн савдгийг нууц далд хэлбрээр дахиж өв соёлоо чимээгүйхэн хадгалсаар иржээ. Манай түүхэнд бас одоо шашин шүтлгийг хорьсон. За түүний дотор хамрагдаад бас одоо төрийн тахлах хумигдсан ийм цаг үе бол бас тодорхой хугацаанд бараг 70 жил бол үргэлжилсэн. Социализмын үед одоо уул аваа дахих хаалттай байх үеэс эхлэн одоо хан энтийн уулыг тахихад нутгийн хэдэн лам нарыг оролцоотой одоо морь тэмээ өсөхтэй өдрөөр явдгүй шөнө орой үед юм ачаалж гараалаад холхон очиад тэгээд ингээд замдаа 2-3 хонож цаа тал нь босхын даваа наа тал нь хамбын ирээ цагаан арлаас ингээд тахдаг байсан. Ус голоо дахиад ингээд ирдэг. Тийм байсан үеэс гэж би явсаа. Тэр лам нар бол их буян үйлдсэн гэж боддог би нутгийн орондоо бол 76 он уу 77 он ардын хүртлийн дарга байсан. Асан Лувсунгаа. Урхаа халдван төрийн хар хүний, эрхэм хар хүний ганц үгэн зарчлал өргөнө гэд явж ирсэн байхгүй. Далайн нуурын тэнд очичоод урс ориг гэдэг үг гарч ирсэн байхгүй. Хэрлэн маань урс их болоод хэрлэн гол урсаад далайн нуур очно. Одоогоор их оронч гол гэсэн. Одоо тэр хөлөн бүрийн нутагт гадны нутагт байгаа тэр хөлөн бүр далайн нутагт очдөг. 1990 оноос уул хайрхны төрийн тахлага сэргсэн. Үдс суртлын нөлөөгөөр бас тахилгыг одоо хоригдсон байсан ийм цаг үеийн дараагаар сэргэж байгаагаар их онцлог байсан. 1995 онд одоо Монгол улсын анхны ерөнхийлөгч Консулмагийн очирват 95 оны 110 дугаар зарилгаараа одоо тухайн үеийн Богд хаант Монгол улсын уламжлалын дагуу тахилгын одоо сан судар эднүсийг хайж олж их сурвалжуудыг гаргахаас авахулаад бас нэлээд их одоо олон хүмүүсийн судалгааны үр дүнд тахилгыг одоо айлуулах одоо тахилгыг хуучин уламжлалыг сэргийх тийм одоо ажлууд хийгдсэн. Уул усыг дахиад бол юу орох ёстой юм? Яа тактик юм? Хин байлцах ёстой юм? Ямар хөгжмийн зэвсэг орох ёстой юм? Ямар тугууд байрлуулах ёстой гэдэг ингээд маш нарийн нандин их олон зүйлүүдээр одоо ёслолын албаны дүрмэнд байж идэв. Тахилга гэдэг бол одоо аваг удмынх нэг багийнхан юм уу нэг удмынхны тактик тийм одоо арай хүрээгээр наа. Тайн гэдэг бол тухайн үндэстэн угсаат
хэмжээнд, төрийн хэмжээнд ингэж хийдэг. Ийм дахилгаанд тайлах гэж. Тайлах гэдэг бол тэрний дараа энэ одоо ёслолыг хийсний дараа хийдэг одоо найр наадам юм да. За ямар үйл явдал явагддаг байсан бэ гэвэл эртэн цагт бол угсаатны зөв болон археологийн хэрэглэтгүүнээр хараад ахад бол энэ шүтэн газарт бол зориулсан ийм тэмцэлтэй хийгддэг байсан. Бүхийн барилдаа нар бол энэ эрхэндээ хороож байгаа. Морь уралдуулна гэдэг бол дэлгэрүүлэх хөвлийг бэлэгдэж байгаа гэдэг юм уу? Эсвэл одоо энэ сур харвна гэдэг бол хүчиндээ одоо эрхшээх тэр хатуу юмыг одоо хариулах тийм хариулгын чанартай. Эндээ бол баяссан тус хавдгууд одоо тэнгэрээс хур бороо хайрлж үр шимийг өгөх ийм одоо утгатай ийм зам үйл гүйцэтгэдэг байсан байна л да. Дуу хоор тэгэл бүх морь сур бүхийн цол уртын дуу тэгэл одоо сурын уухай гэл энэ хамгийн дээрэс нь ерөөл магтаал ингээд ороод ирэхтэр энэ чинь бол монголчуудын энэ одоо аман бэлэг дээрэс нь одоо энэ юу соёлын бит босовыг цогцоор агуулж байгаа учраас энэ бол монголчуудын улам заслыг одоо хадгалж авч үлдэх. Монгол хүн монголоор ойлдоход бол их чухал. Өнөөдөр дэлхийн нийтээр байгаль орчны хямралтай нүүр тулж байна. Хүн байгалаас тасарч түүнийг захирах гэсэн үзэл санааны үр дагавар энэ цагийн хамгийн том сорилт болж байна. Харин монголчуудын уул хайрхныг дахих уламжлал бол байгальтай тэмцэх ус, байгальтай зөвшөлдсөж амьдрах эртний ухаан юм. Уулсыг тайхгүй гэдэг нь байгалаас шүтэх үзэл хийгээд өөрийгөө хязгаарлах ухаан юм. Байгаль бол бидний өмч биш. Байгаль бол бидний амьдрал. Тиймээс монголчууд уулсаа дахиж, уулсаараа дамжуулан ирээдүйгээ хамгаалсаар иржээ. Тэр ухааны нэр нь уул усаа тайхгүй.